Ажлын хөтөлбөр маань онцлог зочныг сэр үргэлжлүүлж байна. Бид студид яг одоо MMCG компаниг гүйцэтгэх захирал Бум Эрдэнэгийг ураад байна. Танд өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд хүргэе. Тэгэхээр бидний ярилцах сэдв бол та бүхэн SMR Asia Pacific 2026 чуулганаас маш амжилттай оролцоод ирсэн байгаа. Буюу одоо танай компани You Are Not Alone гэсэн төсөв шилдэг одоо 3 судалгааны ажлын нэгээр шалгарсан ийм амжилт үзүүлсэн маань бас үүнд нь баяр хүрэх зүйтэй байх. Тэгээд үргэлжлүүлэн асуухад энэ төсөл нь ер нь олон улсын шүүгчдээс өндөр үнэлгээ авч одоо ийм шилдэг 3 одоо судалгааны ажлын нэгээр шалгарсан байгаа. Тэгэхээр ер нь энэ судалгааны талаар ерөнхий мэдээлэл өгвөл энэ судалгаа бас өөрөө нийгмийн өөрчлөлтөд ер нь хэрхэн гүүр болж одоо яаж хэрэгжихээр байгаа вэ? За яг хоо ерөнхийдөө ингээд нэг талаас нь харахад бол энэ маань ингээд нэг судалгааны ажил одоо Аз номхон талын одоо тийм том чуулганд очиод нэг юм шилдэг 3 бүтээлийн нэг болчихж байгаа нэг юм үйл явдал юм шиг боловч энэ маань бид бүгдийн яг 24 жилийн одоо Монголын зах зээлийн судалгаа, бизнесийн судалгааг олон улсын одоо глобал стандартын түвшинд зах зээл хэрэглэгчээ ойлгож бизнес стратеги одоо төлөвлөдөг болох тэр чадамжийг одоо үндэсний хэмжээнд бүтээхийн төлөөх одоо үе үеийн судлаачдын маань одоо ингээд хөдөлмөр бүтээл тэгээд яг уу бид нар өмнө бол тэнд очиж одоо тэр гадны дэлхийн том судалгааны акулууд те яаж ажиллаа хийж гин AI-г яаж ашиглаж гин гэдэг юм ингээд сонсох гэж очдог байсан бол энэ жил бид нар бас юм нэг AI суурьтай нэг ажил судалгааны ажил нэг нь бол ийм одоо нийгмийн нөлөөллийн ажил гэж үздэг бид нар бол одоо яг хуу PR коммуникацийн ажил ч гэдэг юм уу ингэж ярьдаг. Энийг нөгөө хэрэглэгчээ ойлгоод зан төлөвт нь одоо ингээд нөлөөлөх үзүүлэх байдлаар ингээд хийсэн 2 бүтээлээ явуулсан чинь 124 одоо бүтээл 30 гаруй одоо Азийн орны бүтээл очсон соёлоо нөгөө илтгэхээр сонгогдоод тэгээд тэр You Are Not Alone гэдэг огтыг одоо бэлгийн хүчирхийллээс хамгаалах зан төлөвийн одоо өөрийнхөө сэргийлэх зан төлөвийг нэмэгдүүлэх чиглэлд одоо Save the Children гэдэг байгууллагатай одоо бас Viral гэдэг Creative Agency-тэй хамтарч хийсэн ажил маань Аз номхон талын одоо тэр шилдэг 3 ажлын нэг болсон маань. За бидний хувьд бол өөрийнхөө одоо энэ салбартаа бол одоо Олимпиадад очиод бас нэг хүрээлэн медаль авсан гэдэг шиг. Тэгтээ яг нь ер нь бол Монголд одоо зах зээлийн судалгааг одоо хийдэм үү, тийм байгууллагч байт юм. Ер нь Монголд идэж одоо хөр тэргээр одоо явж идэг ч юм уу морь унаа гэж идэг. Нэгтлэн чи ийм AI суурьтай ажил бас орж ирж байна. Тэгээ ийм маш өндөр стандартад хийгээд тэгээ тэр нь гол нь судалгаа хийнэ гэдэг нь ер нь өөрөө судалгаа хийхдээ гол зорилго нь биш шүү дээ. Тэр судалгаанаас хүний зан төлөвийг ойлгоод хэрэглэгчийн зан төлөвийг ойлгоод тэндээс юм зөв стратеги гаргаад тэр нь үр дүн авчрах. Тэр үр дүн нь нийгэмд болон одоо хэрэглэгчийн одоо авж байгаа туршлага те бараа бүтээгдэхүүн ч юм уу амьдралыг нэг шатаар ахиулахад л чиглэх ёстой. Тэгэхээр тэр үр дүнгийн нөлөөлөл нь бол тэр огтыг яг хүчирхийллээс хамгаалах, бэлгийн хүчирхийллээс хамгаалах чиглэлд бол маш өндөр нөлөөллийг үзүүлсэн байхгүй. Тэгэхээр яг ер нь бол бид нар компаниудыг, засгийн газрыг ер нь альва ажил хийж байгаа хүмүүсийг одоо өөрийнхөө тэр хэрэглэгч юм уу иргэнээ судалж тэрэндээ ингээд маш юм нийцэлтэй маягаар зөв бодлогоо гаргах, зөв таниулах тэгээд үр дүн гаргах чиглэлд судалгаа маш чухал юм шүү гэдгийг л ойлгуулах гэж л одоо 24 жил ажилласан байдیں۔ Тэгээд тэрний минь бас ингээд Аз номхон далайн төвшөнд бас үнэлж одоо бас яг энэ Монголын судалгааны чадвар чансаа энэ дэлхийн хэмжээнд бас ирж байна гэдгийг бас харуулсан сайхан үйл явдал бол. Тэгэхээр мэдээж та бүхэн бас 2 судалгааны ажил явуулсан гэсэн те. Тэгэхээр энэ 2 судалгааны ажлын нэг болох Z үеийнхний ер нь сэтгэл хөдлөл, брендийн өгүүлэмжийг хэрхэн одоо хүлээж авдаг талаарх одоо ийм судалгаа байгаа шүү дээ. За нөгөөх нь болохоор тэгээд энэ судалгаа нь болохоор өнөөдрийн яг энэ үеийн одоо Z үеийн залуучууд за хэрхэн одоо энэ контекстыг хүлээж авдیں۔ Тэ. За тэр нь бол одоо бусад үеийнхнаас ямар ялгаатай байгаа талаарх мэдээллийг та бас өгөөч. Яг хоо энэ их гоё сонирхолтой асуулт асуусанд баярлалаа. Энэ ер нь бол ингээд жил болгон дэлхийн трендүүд гэж гардаг. За тэрэн дотор ингээд нөгөө Z альфа үеийнхэн зан төлөв нь ямар байна? Энэ хүмүүс ингээд одоо
юмыг ойлгож таних байдал нь яаж явдгийг, энэ хүмүүст юу үнд зүйл байна гэдээ ингээд судалдаг. Тэгээ хүмүүс нөө тренд гэдгийг ингээд нэг юм гоё сэдвэр нэг юм сонсож байгаа юм шиг сонсож байгаа бол тэр бол одоо тийм entrepreneur сэтгэлгээгүй хүн гэсэн үг л дээ. Яг жинхэнэ entrepreneur сэтгэлгээтэй хүн бол тренд болгоныг маш одоо овчноор гэж одоо ашиглаж болно те. Ашиглаад өөрийнхөө бараа үйлчилгээ бизнесийг тэрнтэй ингээд уйж тэлэлт хийдэг. Яг уу трендийг сүрж болдог. Гэхдээ маш их зардал, цаг мөнгө хэмндэг. Одоо зарцуулагддаг. Тийм учраас аль болохоор трендийг дагуулах нь их чухал. Тэгээ ер нь бол хүн ингээд хүнд юмыг ойлгуулахдаа өөрийнхөө хэлээр яриад байвал нөгөө хүн сонсохыг хүсдэг хэл гэж бас байдаг тийм. Тэгэхээр тэр залуу хүмүүст бид нэр ялангуяа Z үеийнхэнд одоо энэ ажил бол зориулагдсан байсан. Тэгээ энэ залуу үеийнхэнтэй ер нь яг яаж харилцах юм бэ? Энэ хүний үнд зүйл бидний үнд зүйлээс бас өөр байна. Эдний харилцаа бас өөр байна. Амьдралын хэм маяг нь өөр байна. Энийг ойлгож мэдэрч хэрвээ ингээд нөгөө зах зээл дээр ажиллаж чадвал илүү амжилттай байхгүй юу? Тэрнээс биш энэ бол ингээд нэг их маркетингийн төсөв гаргаад их мөнгө зарцуулаад нүдэд идэхтэй биш. Энэ нөгөө химнэлийг зөв мэдэрч тэр химнэл дотор өөрөө тэр бараа бүтээгдэхүүнээ ч юм уу тэр мессежээ зөв байршуулах асуудал. Эсвэл тэр химнэлд яг зориулсан хэрэгтэй байгаа бараа бүтээгдэхүүн бизнесийн бүтээх асуудал байхгүй юу? Тэгээ ер нь бол ингээд манай Монгол бол яг хөтэ маш өрсөлдөөн багтай жижигхэн зах зээл шүү дээ. Тэгээ өнөөдөр бол яг эдийн засаг хүндэрж гин, худалдаа авах чадвар унж гин гэл түмэн жаваад зовлон бид нар ярьж байгаа маш хүндрэлээ гэдэл. Гэхдээ яг үнэндээ тэр олон тэрбум хүнтэй хятадын зах зээл, олон сая хүнтэй Солонгосын зах зээл, одоо том зах зээлүүд дээр өрсөлдөөн ямар амар түвшинд явагддгийг бид нар мэдэхгүй. Нэг зовлон үзээгүй хүүхдүүд нэг жижигхэн юм нэг юм эдийн засгийн нэг юм хямралт ингээд хэцүү байна гэж байгаа юм шиг л юм сонсогдож байгаа. Ягаад гэвэл энэ зах зээлийн асуудал болгон өөрөө боломж байдаг. Тань чадах юм бол тэр дотор бол зах зээлийн өсөлтийн орон зай зөндөө байдаг. Ялангуяа манайх шиг ийм хөгжөөгүй, өрсөлдөөн султай зах зээл бол бараг одоо юм хоосон орон зай шиг байхгүй юу? Тэгэхээр яг хуу мэдээж одоо зах зээл хомигдож байгаа, төрөлт багасж байгаа, залуучуудын маань гэрлэлт тойшилж байна. Хүүхд одоо ингээд гаргахаа болж юм шиг юм. Өмнө нь ингээд яг манайхан чи ер нь юм бизнесийг ихтэй жоохон таамаглах маягаар явуулцдаг байхгүй юу? За 30 хүрж байгаа хүн бол одоо тэгин штэ ингэ штэ. Одоо ингээд эхний хүүхэд нь гарсан байна. Тэрэнд нь одоо ингээд тэгин ч тийм үү. Байраа авах зээлийн хангамж гэдэг юм ингээд. Гэтэл дэлхийн одоо сүүлийн юу бол ингээд тухайн тэр generation гэж ярьж байгаа шүү дээ тий 30 хүртэлх нас гэдэг юм уу 30-аас 45 нас гэдэг юм. Энэ generation-ийн нөгөө амьдралын хэм маяг одоо тэр хүн өмнөх одоо бидний мэддгээс бүр эрс өөр болчиход байгаа байхгүй. Одоо жишээлбэл хүмүүс ингээд X бөмрүүд гэл ингээл эднэр ч одоо амьд юм уу гэдэг амьдаар барахгүй нөгөөдөө ч хүч өгөхөө байсан шүү дээ тий. Одоо ингээд дундаж наслалт нь бүр их хойшлоод тэгээ тэд нар ч хамгийн мөнгөтэй. Тийм учраас бид нар тэр хүмүүсийг одоо зүгээр хөшөө хүмүүс гэж харах биш. Ирээдүйд тэр хүмүүст бид нар ямар сервисийг үзүүлэх юм бэ? Одоо ах хамтын хувийн асрамжийн газрыг байгуулж ирэх цаг нь болсон юм шүү ч гэдэг юм уу. Эсвэл бол Z үеийнхэн бол одоо ингээд харахаар жишээлбэл хүүхд төрүүлэхэ болцсон мөртлөө нохоо муур маш их тэжээдэг болсон байна гинэ. Манайд ч гэсэн тэр сандлага их өндөр болчихно тий. Тэгэхээр ингээ одоо бид нар жишээлбэл хүүхдэд нь зориулж одоо бизнес одоо бүтээгдэхүүн сэддэг байсан бол одоо тэдний нохоо морин зориулсан сервисийг хийж эхлэх хэрэгтэй ч гэдэг юм тий. Тэгэхээр ингээ хүн ингээд нэг юм юмд тулчгаараа ингээ бүх юм дуусчлаа штэ гэж бодох ш. Юм хизээш дуустдаг. Юм зөв хувьсдаг. Тэр хувьсал дээр бид нар бизнесээ ингээд зөв хувиргаж оршиж чадвал тэр бол одоо жинхэнэ энтерпренер сэтгэлгээ байхгүй юу. Тэгээ тэр бол нэлээд тийм гоё мэрэгжлийн хандлага гэсэн. Тэгэхээр ярьцлагаа төгсгөлд асуухад одоо яг Аз намхан далайн бүсийн 34 улсын 126 бүтээлээс ингээд та бүхэн хоёр судалгаа явуулаад нэг нь ийм өндөр амжилт үзүүлсэн юм амжилттай байгаа. Тэгэхээр яг та бүхний энэхүү оролцоо яг энэ амжилт нь яг за Монголын одоо энэ дата аналитик судалгааны салбарын одоо хөгжил за олон улсын түвшиндээ мөр зэрэгцэн алхаж байгаа гэдгийг бас нэг тод илрэл болж чадах уу? Ер нь яг та бүхний оролцоо яг ямар төвшинх гэж болох вэ? За ер нь бол тэгсэн л гэсэн үг л дээ. Тэр бол ингээд
Япон, одоо Солонгос, Австралийн үндэсний том судалгааны компаниуд байдаг. Том дэлхийн судалгааны компани, Азийн салбаруудын одоо Coca-Cola ч гэдэг юм уу, Procter & Gamble гэл ингээл одоо том брэндүүдтэй ингээ хамтарч ажиллаж байгаа. Тэгээ тэн дээр ямар хэрэглэгчээс ойлгох чиглэлд ямар одоо дэвшил гаргав. Тэгээ тэн дээрээ суурьж маркетингийн ямар стратегийг оновчтой гаргав гэл ингээл тэрүүгээр уралддаг тийм уралдаан байхгүй юу? Судалгааны эйженсинүүдийн. Тэгээ тэнд ингээд нөгөө тэр том компаниудын дунд ингээ Монголын судалгаа зах зээл хэрэглэгчээ ч юм уу ингээ зан төлөвийг ойлгоод өөрчлөхөд нөлөөлөл үзүүлсэн ажил шилдэг 3 ажлын нэгээр болонтой бол үнэхээр бага зүйл биш байхгүй юу? Тэгээд дээр нь яг уу маш их гоё зүйл бол манай компани сүүлийн 2 жил гадны одоо девелоперуудтай хамтруулаад одоо яг ийм зах зээл энэ тоон дата их хөгжлийг ийм анализ хийдэг өөрсдийн AI аналитик төлөвийг хөгжүүлсэн. Тэгээ тэр нөгөө залуучуудыг ойлгох бүтээлмэн тэр AI суурьтай ажил байхгүй. Тэгээ тэр ажил нь манай ингээд бас яг энэ Азийн төвшөнд нэг одоо тэр дэлхийн одоо AI-ийн хөгжилтэй нэг төвшөнд яг ингээд бид нар бас эйжентик юм аналитик модель хөгжүүлээд орж байгаа нь өөрөө яг одоо бид нар бол өмнө нэлээд хоцорч явдаг байсан бол одоо яг нэг шатанд талхаж байгаа гэдэг юм мэдрэмжийг авсан их сайхан үйл явдал боллоо. Тэгэхээр 24 жилийн турш MMCG компанид дахин амжилт хүсье. Та бүхний одоо хийж байгаа судалгаанд үндэслэн манай Монголын дотоодын бизнесүүд бас дараагийн одоо хөрвөх тэр хувьсах тэр чадвар олж аавна гэдэг итгэлтэй байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрж ярьсан танд маш их баярлалаа. Тэнгэр телевизийн хамт олон та нартай бас баярлалаа. Тэгээд Тэнгэрлэг Монголын одоо бас нарт түмэндээ одоо ирж байгаа баяр наадам өргөн дэлгэр сайхан болох эрүүл тавья. Баярлалаа. Баярлалаа. Үзэгчдээ тоо удахгүй бид макро эдийн засгийн сэдвээр үргэлжлэх болно.